Бангороны гишүүд энэ өдрийн мэндийг хүргье. Үеийнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний товч мэдээллийг танилцуулъя. Монгол Улсын их хурлаас 2024 онд баталсан хүүхд хамгааллын тухай хууль шинжилсэн найруулга 2024 оны 9-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн шинжилэлээр хүүхд хамгааллын тогтолцоо, хүүхд хамгааллын үйлчлэгийг өргөжүүлсэн. Хуулийн 23 дугаар зүйл боловсролын салбар дахь хүүхд хамгааллын асуудлыг тусгасан бөгөөд үеийнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн ажиллахыг боловсролын салбарт өөргөжүүлсэн байдаг. Тухайлбал хуулийн 23 дугаар зүйл боловсролын салбар дахь хүүхд хамгаалал, тухайлбал боловсролын орчинд үеийнгийн дээрлэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах, гомдол мэдээлэл хүлээн авах, нээлттэй сууг ажилуулах, хохирогч хүүхдэд хүүхд хамгааллын үйлчлэгээ үзүүлэх, хүүхэд эцэг эх асран хамгаалагчийн хүүхдийн эрх зан үйлийг засах, нийгэмшгүй чиглэсэн сургалтад хамруулах зэргээр боловсролын орчин дах хүүхд хамгааллын зохицуулалт бий болгосон. 108 хүүхдийн шуурга тусламж хамгааллын төвд 2024-2026 оны 3 дугаар сарын 13-ны байдлаар үеийнгийн дээрлэлтийн нийт 2300 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс 214 дуудлага мэдээлэлд анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж, 2086 дуудлага мэдээллийг 21 аймаг 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хамгааллын газар хэлтсүүдэд шилжүүлэн хүүхэд хамгааллын үйлчлэгээ үзүүлэн ажилласан бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 13-ны байдлаар 131 дуудлага мэдээлэл дээр ажилласан байна. Нийт ирсэн 2300 дуудлагын 24.6% нь эмэгтэй, 75.4% нь эрэгтэй хүүхэд үеийнгийн дээрлэлтэд өртсөн байгаа ба 2-оос 5 насны 50 хүүхэд, 6-аас 10 насны 415 хүүхэд, 11-аас 14 насны 1075 хүүхэд, 15-аас 18 насны 563 хүүхэд байгаа бөгөөд 11-аас 14 насны хүүхдүүд үеийнгийн хүчирхийлэл дарамтад өртгөн дийлэнх хувийг эзэлж байгаамаа. Үеийнгийн дээрлэлт үйлдсэн орчноор нь авч үзвэл нийт 2300 дуудлагын 69.6% нь боловсролын орчинд, 21.1% нь олон нийтийн арга хэмжээ үйлчлэгээ гудамж талбайны орчинд, 8.9% нь гэр бүлийн орчинд, 0.4% нь хэвлэл мэдээлэл, цахим орчин, эрүүл мэнд, хүүхд хамгааллын үйлчлэгээний орчинд тус үйлдэгдсэн байгаа буюу дийлэнх хувь нь боловсролын орчинд үйлдэгдэж байна. Дуудлага мэдээлэл өгсөн их сурвалжаар нь авч үзвэл 1272 буюу 55.3%-ийг гэмтэл сог судлалын үндэсний төв, 488 буюу 21.2%-ийг эцэг эх, 250 буюу 10.8%-ийг хүүхэд өөрөө, 152 буюу 6.6%-ийг ах эгч нар нь болон хүүхдийн өмнө үүрэг хүлээгч нар нь мэдээлсэн байдаг. Дээрх дуудлага мэдээлэлээс харахад үеийнгийн дээрлэлтэд өртөж байгаа нийт хүүхдийн 50-аас дээш хувь нь аливаа гэмтэл бэртэл авч гэмтэл сог судлалын үндэсний төвд очиж үйлчлэгээ авснаар бүртгэгдэж байна. Үеийнгийн дээрлэлтэд хэрхэн өртүүлж байгаа төрлөөр нь авч үзвэл 1791 буюу 77.8% нь бие махбодод халдаж, 231 буюу 10% нь удаан хугацаанд давтамжтай байдлаар дээрлэхэж буюу дэвтэр номыг авч идэх, хувцсан дээр юм асгах, зурах, үг хэл амаар байнга дормжлох зэрэг үйлдэлийг хийж, 113 буюу 4.9% нь хэл амаар дормжилж, 79 буюу 3.4% нь анги хамт олноос ялгуурлан гадуурхах, 15 буюу 0.6%-д мөнгийг нь дээрэмдэх, цахим орчинд дормжлох, дээрлэх хэлбэрээр үеийнгийн дээрлэлт хүчирхийллийг үйлдэж байна. Үеийнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2023-2024-25 онд найз бай, чи ганцаараа биш, нууцтай байх эрх, нэгдүгээрт хүүхэд, зөв бай, хамттай хамгаалъя, цахим орчинд эерэг бай зэрэг 92 төрлийн сургалт нөлөөллийн ажил цагдаагийн ерөнхий газар хамтран үеийнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн дээрлэлт дэлгэрэх ёсгүй аяныг үндэсний хэмжээнд Монголын сайн дурхны холбоо төрийн бас байгууллагатай хамтран Because I'm a Girl 1000 охтын арга хэмжээ ирээдүйд зөв иргэн болж төлөвшөх зөв танаас эхлэн өдрөлгийг зохион байгуулсан. Мөн 2025 онд гэр бүл хөтөлбөр нийгэм хамгааллын яам, харьяа 9 дүүргийн хэлтсүүд, шүүхийн академи, дүүргүүдийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хамтран 2025 онд ерөнхий боловсролын сургуулийн ахлагчийн 24,000 гаруй сурагчдад хүний эрхээс хүүхдийн эрх эхлэн үеийнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх зэрэг сургалтуудыг шүүхийн танхимд зохион байгуулсан. 2023-аас 2025 онд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, үеийнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээр дурдсан арга хэмжээний хүрээнд 290 сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, давхарцсан тоогоор 578,654 хүүхдэд 168,883 эцэг эх асран хамгаалагчийг хамруулсан байна. Үеийнгийн дээрлэлт гэдэг бол манай гишүүд одоо сайн мэдж байгаа энэ дээр боловсролын салбар буюу одоо хүүхдүүдийн орчинд гол төлөв нөлөөллийн ажлыг байнга зохион байгуулах ёстой. Тийм учраас нөлөөллийн ажлуудыг бол одоо салбарын яамдуудтай хамтран одоо байнга зохион байгуулж байна. Мөн үеийнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхд хамгааллын үйлчлэгээний чанар үр дүнг дэвшлүүлэх, одоо үүсэж байгаа нөхцөл байдал салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөдөлмөр гэр бүл хөдөлмөр
нийгэм хамгааллын яамын одоо харийн агентлагуудын даргын 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04-217 тоо чиглэлийг 21 аймаг 9 дүүргийн удирдлагуудад хөргүүлж цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газрын хамтарсан уулзалтыг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж 3 агентлагийн даргын зөвлөмж бүхий хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Баянзүрх хаанвал дүүргийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороод хуралдаж нэр холбогдсон сургуулиудын хүүхд хамгааллын багт үүрэг чиглэл өгөх, дүүргийн хэмжээнд үеийнгийн дээрлэхэлтээс өртсөн сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Үүнд хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах нь нэн чухал байгаа бөгөөд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байна. Хүүхдийн эрх хамгааллын салбар дундын ажлын хэсгийг шинжилэн байгуулж хүүхдийн эрх хамгааллын төлөвлөгөө 2026-аас 2030 боловсруулан баталж хэрэгжүүлэхээр салбар дундын ажлын хэсэг байгуулах шатанд явж байна. 2. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үеийнгийн дээрлэхэлтийн талаарх илрүүлтийг сайжруулах, чиглэлээрх дараах арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах шаардлагатай байна гэж үзэж байна. Нэгдүгээрт 108 шуурхай тусламж хамгааллын төвд ирсэн боловсролын орчинд дах хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмтрийн шинжтэй дуудлагыг боловсролын салбарт эсвэл сургуулийн нийгмийн ажилтнанд програмаар болон утсаар шуурхай шилжүүлж кейстэй ажиллах боломжийг бүрдүүлэх. Энэ хүрээнд 108 сургуулийн нийгмийн ажилтны 108 утас руу нэвтрэх эрхийг өгөх эсвэл боловсролын салбарын програмтай холболт хийх ажил хийгдэх ёстой. Хоёрдугаарт үеийнгийн дээрлэхэлтэд өртсөн тохиолдлыг илрүүлэх хаяныг үе шаттай зохион байгуулж шалтгаан нөхцөл дүн шинжилгээ хийх. 3-дугаарт хүүхд хамгааллын тухай хуулийн 23-20-ийн 3 заасны дагуу сургууль бүр хүчирхийллийн үеийнгийн дээрлэхэлтийн талаар гомдол мэдээлэл хүлээх нээлттэй сувг ажиллуулах. 4-дугаарт хүүхд хамгааллын явуулын үйлчлэгийг боловсролын сургалтын байгууллага, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дотуур байр зэрэг олон нийтийн үйлчлэгээний газар гудамж талбайд зохион байгуулах. Хүүхд хамгааллын тухай хуулийн 23-ийн 11 заасны дагуу сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хүүхдийн эрх хамгааллын талаарх төлөвлөгөөг батлан эцэг эхчүүдийг сургаж бэлтгэх. Ахмад ажилтан сайн дурын ажилтны оролцоотой сургууль гудамж талбай олон нийтийн үйлчлэгээний газарт эргүүлийн ажлыг зохион байгуулах. Дараа нь хүүхдээ сонсын сарын аяныг бүх байгууллага хуулийн этгээдийн эцэг эхийн зөвлөл хүүхд хамгааллын багаар дамжуулан улирал тутам зохион байгуулах. Хүүхдүүдийн өөрсдийн санаачлан хэрэгжүүлсэн найз бай зорилтод арга хэмжээг үе шаттай тогтмол зохион байгуулах. Хүүхд хамгааллын тухай хуулийн 23-4-3 хүчирхийлэл үеийнгийн дээрлэхэлтэд холбогдсон болон хохирох сурвалжлагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, 23-4-4-т хохирогч хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд нэн даруй хамруулах, 23-4-5 хүчирхийлэл үеийнгийн дээрлэхэлт үйлдсэн хүүхдэд дараах арга хэмжээг шаттараатай хэрэглэх гэсэн заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө гарын авлах сургалт хангалтгүй байна гэж үзэж байна. Боловсролын яам, гэр бүл хөтөлбөрийн нийгэм хамгааллын яам, хууль зүйн дотоод хэргийн яам болон харьяалах агентлаг, төрийн бас байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж сургууль дээр хэрэгжүүлэх хүчирхийлэл, үеийнгийн дээрлэхэлтийн хохирогч болон холбогдсон хүүхэд түүний эцэг эхэд зориулсан урт богино хугацааны сургалтын хөтөлбөрөд төлөвлөгөө боловсруулах, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтныг сургах чадахжуулах ажлыг 4-5 сард зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. 4-р сургууль дээрх хүүхдийн оролцооны клуб, суралцагчийн зөвлөлийн сурагчдыг хүүхдийн эрх, хүний эрх, захин орчны зохистой хэрэглээ, үеийнгийн дээрлэхлийн хор нөлөө ба таньж мэдээлэх талаар сургалт зохион байгуулж хүүхдээр дамжуулан суралцагчдад нөлөөлөх ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатай. 5-дугаарт хүүхдийн эрхийн улсын байцаагч, боловсролын салбарын улсын байцаагч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын 2026 оны төлөвлөгөөт болон өртсөн сэргийлэх хяналт шалгалтын төлөвлөгөөний хүрээнд аймаг нийслэл дүүргийн төвшөнд сургуулийн орчинд хүүхд хамгааллын хэрэгжилтийг шалгах, хамтарсан удирдамж батлан хэрэгжүүлэх. 6-дугаарт хүүхэд гэр бүлийн салбар хүүхд хамгааллын мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлж, салбарын болон бусад салбарын мэргэжилтнийг сургаж чадахжуулах, кейс шийдвэрлэлтэд хяналт тавих, мөшгөх, судалгаа шинжилгээ хийх ажил хангалттай хийгдэг байна. Хүүхд хамгааллын тухай хуулийн 49-50-51-р зүйл заасан хүүхд хамгааллын мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. 7-дугаарт мэргэжсэн төрийн бас байгууллагуудтай хамтран ажиллаж хүүхд гэр бүлтэй ажиллах, нийгмийн ажил үйлчлэгийг сайжруулах. 8. Өсвөр насныхны сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсрол, гэр бүл, эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагууд болон мэргэжлийн төрийн бас байгууллагууд хамтран боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. 9-дугаарт байгууллага хуулийн этгээд бүр хүүхд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах, хүүхд хамгааллын бодлогын хүрээнд эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн эрх зөрчигдөх, эрсдэлт нөхцөлд орох бүхий л орчныг илрүүлэн засах аян зохион байгуулах, 10 засаг дарга хамтарсан баг нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд эрсдэлтэй газруудыг илрүүлж, зөрчлийг илрүүлэх хяналт тавих шаардлагатай гэж үзэж байна. Ингээд
дүгнэлтийгээ тодорхой хэмжээнд бас бид нар санал болгож байгаа юм төлөвлөгөөнүүдэд танилцууллаа.